За сайн мэцгэн MetaTrader 4 платформын Viewtel зэстэй өнөөдөр танилцъя. За хамгийн ихний мөрөн дээр хэлний сонголт байна. Энэ платформын одоо энэ бүх хэлийг өөрийнхөө хамгийн сайн мэдэх хэлээр сонгох боломж байна. Орос, Япон, Солонгос хэллүүдэнд хятад хэлүүд байж байгаа. За дараагийнх маань toolbar. Эндээс стандарт toolbar гэдэг маань энэ арт энэ сая алга болчлоо. Яг энэ хэсэг хэрэглүүрийг хэлж байгаа. Энэ toolbar-уудыг одоо чартны дээд хэсэгт ингэж байрлуулж хэрэглэхэд ойрхон байх зорилготой ингэж байрлуулах ийм зориулттай toolbar байгаа. Line status гэхлээр энд байсан toolbar-ыг хэлж байна. За periodical гэхлээр энэ цагийн toolbar-ыг хэлж байгаа. За charts гэхлээр энд байсан toolbar-ыг хэлж байна. За status bar гэдэг маань юм доор байгаа. Энэ хэсэг toolbar-ыг хэлж байна. Одоо энд бол интернет холбоотой байх хэсгийг эндээс харж болно. Амун ямар профиль дээр ажиллаж байгаагаа эндээс харж болох байна. За энэ charts bar гэхлээр энэ доогоор харагдаж байгаа ямар валютын хосмгийн чартыг нээсэн байна вэ гэдгийг харагдахаар байрлуулах юм бол charts toolbar-ыг урд нь зөв тэмдгээр сонгож идэвхжүүлж өгнө. За market watch гэдэг маань энийг дарснаар энэ уртлын хэсэгтэр түрүүчийн стандарт toolbar-н дээр харагдаж байгаа. Энэ цонхол бидний view хийснээс дарах market watch гэсэн цонх байгаа. Энийг монголоос control M гэсэн товчлуур дарж нээж болно. За энэ шигтсэн дээр дараа таачин гараас control M товчоор нэнэ. За энэ одоо энэ show all гэдэг хэсгийг дарахлаар энэ платформ дээр хэрэглэгдэж байгаа арилжаа хийж болох бүх зүйлийг танд дэлгэн харуулна. За одоо энд бол хувьцаа индексүүд байна. Одоо энэ хэд Caterpillar хувьцаа байна. За эндээс валютын осмууд байна. Зарим индексүүд байна гэх жишээтэй. За market watch дээр баруун талаа дарахлаар тухайн сонгосон шарт дээрээс шин захиалгах боломжийг гарч ирэн мөн тухайн одоо энэ pound USD дээр идэвхжсэн байгаа. Тухайн валютын хосмын цонхыг харж болно. Мөн тухайн валютын хөдөлгөөн нэг бүрийг харуулдаг энэ мини графикийг харуулж болно. За баруун талаа дарахлаар эндээс осмуудыг бас устгаж болно, нууж болно, бүгдийг нийлэн гаргаж болно. За symbol гэдэг хэсгээр Forex-ийн сонголтоос эсвэл CFD эсвэл металлын сонголтоос алтыг сонгоод энэ properties гэдэг товчон дээр дарахлаар хариуцсан мэдээлэл нь харагдана. За одоо эндээс euro USD дээр тэр properties-тэй яаж танилцахыг үзье. Энийг танилцах боломжтой бүх сонголтууд маань энд харагдаж байна. Forex extension Forex Mayor. За euro USD маань за 5 оронгоор хөдөлдөг. Spread нь 0, stop level нь 50. Contract size нь 100 мянга гэх жишээтэй. За эсвэл Byte-ын тохиолдолд нэмэх хөтөлнө, short-ын тохиолдолд тасах хөтөлнө гэх жишээтэй ийм мэдээллүүдийг эндээс авч болдог байх нэ. Ингээ нэг үргэлжлэн мэдээлэл авч болно. За алтны тухайд орон 2 авах хэрэгтэй байна. За Byte-ын сэлцэн ч swap нь хасахтай байх юм байна. Захиалгах их доод хэмжээ 0.1 контракт size нь 100 гэх хэмжээтэй гэх мэт жишээтэй. За
За ингээд танилцж болох байна. За дараагийн data window гэдэг маань энэ стандарт toolbar дээр энд харагдаж байна. Энийг дарснаар гарч ирдэг. Энэ бол маус энд явж байгаа цэгийн тоо мэдгийг энд шууд харуулна. Энэ бол бидний сонгосон ус нутаг Евроюстгийн чарт энд явж байгаа. Маусны энэ хэсэгт. За энд бол цаг. Энд тухайн өдөр цаг хамгийн нэгдсэн ханш, хамгийн өндөр ханш, хамгийн доод ханш, хаагдсан ханш волюмыг яг маус явж байгаа газрын яг наривчлалтаар харуулна. За дараагийнх нь навигатор. За навигатор дотор бидний хэрэглэж болох индикаторууд export advisor гэдэг маань одоо роботууд, ямар робот байна, ямар custom индикаторууд байна, ямар скрипт хэрэглэгдэж болохоор байна гэдгийг эндээс харж болно. Мөн ямар данс энд хадгалагдсан байна, балтвар дээр ашиглагдаж байна вэ гэдгийг эндээс харж болно. За стандарт toolbar дээр энд навигатор гэдэг хэсэг маань энд харагдаж байна. За терминал хэсгийг навигатороо хаачи. Терминал гэдэг хэсэг маань манай арилжааны явцтай шууд танилцах юм болгож болон за энэ тэрэд хэсэг гэдэг дээр ямар захиалга ороогүй учраас иймэрхүү худалтай байна. History гэдэг маань нийт хийсэн захиалга. Одоо энэ депозит 50,000 орлоо. Ашиг алдагдалтыг депозит 50,000 татаж авсан мөнгө 0, нийт 50,000 гэх чиглэлийн мэдээллүүдийг харж болно. За одоо эндээс бид Market Watch дээрээс Euro-USD дээр new order. За нэг лотер sale эцгээ. За ингээд захиалга гарч байгаа маань энд гарч ирж байна. Сайн бидний хийсэн захиалга цаг нь, хийсэн захиалгын дугаар, захиалгын төрөл, энэ дээр buy юм уу sell, энэ дээр захиалсан хэмжээ, нэг стандартлууд, ямар юм дээр захиалга өгсөн бэ, захиалга өгсөн цаг, юу үн ханш. Тэгээ stop loss маань хэд дээр тавигдсан байна, take profit хэд дээр тавигдсан байна, одоо байгаа ханш хэд байна, swap буюу хүү энэ хэд бодогдсон байна. Энэ хүү бол 24 цаг дотор нэг бодох хэвээр. Монголын цагаар өглөөний 5 цаг үеийн хүү бодож байгаа. За тэгээд энд одоо ашиг маань хэдтэй явж байна гэдгийг эндээс харуулна. За энэ захиалгыг хаацсан тохиолдолд эндээс арилжиж байгаа тохиолж. Одоо бол энэ бол түүх болсон. Account history түүх хэсгээс яг түрүүчийн өгсөн өгөгдлөөр асах хөрөстэй хаагдсан байна гэдэг энэ түүх бол энд ингэж гарч ирж байна. За энд мэдээлэл хэсэг брокер компаниас мэдээллүүдийг байнга шийдчихэд энд цаг минутаагаар гарч байна. 12 цагаас хойш гэхэд 4 мэдээ орж ирсэн, 10 цагаас хойш нэлээд олон мэдээ орж ирсэн харагдаж байна. За энд алерт дээр бид баруунаа дараад тухайн валют осомгийг мөн ханшийг өгснөөр бидэнд одоо сигнал өгөх ийм командыг эндээс хийдэг. За mailbox энэ бол брокер компаниас мэйл ирдэг цонхоогоо. За энэ бол журнал хэсэгт бидний хийсэн бүх үйлдэлийг тэмдэглэсэн байдаг. Логин хийж орсон байна. Эндээс захиалга өгсөн хаасан бүх процессыг харагдаж байгаа. За энэ бол захиалга хаахыг энд зүгээр жишээгээр терминалыг тайлбарлахтай холбогдуулан үзсэн дараачийн хичээлүүдэд захиалга хаах гэсэн тусдаа хичээл орох учраас дараагийн хичээлээр энэ талаар илүү тайлбарлана. За Market Watch-ийг авчи. За Strategic Tester энэ бол энэ товчийг дарснаар одоо энэ дэр стандарт toolbar дээр энд харагдаж байна. Энэ бол одоо роботыг хэр ажиллаж байгааг өмнөх түүхэн датаг уншуулж шалгаж үздэг. За одоо энд бол 3 робот харагдаж байна. Macti, Sample, Moon Average, DHV Cap Manager гэсэн 3 робот харагдаж байна. Эндээс роботоо сонгоод эндээс тохируулгыг хийгээд
робот хэр ашигтай ажиллаж чадж байна гэдгийг эндээс тестэлж үздэг юм тестийн зорилттой. Энийг та бүхэн сүүлд өөрсдөө дэлгэрүүлж үзэн робот ашиглахыг манай зүгээс дэмжихгүй байгаа. Дэмжихгүй гэсэн ийм үзэл баримтал байгаа. За дараагийн цонх маань бол full screen тухайн цонхыг ямар ч таатгүйгээр бүтээлгэс дүүрэн харах юм тохируулга. Гараас мөн F11 товчор энэ үйлдэл хийж болох нь байна. За Vue.js-ний танилцуулга бол товчтой юм байна. За та бүхэнд баярлалаа.